За 1111 гэдэг номын тухай. Энэ ном. Тэгээ бид нар бүгдээрээ Монгол улсын түүхийг мэднэ гэж мэддэггүй ч гэж болно. Ерөнхийдөө яг ингээд түүхийн их сурвалжаас харах юм бол Монгол улсын түүх бол гадны улсын түүхчдийн одоо бичиж тэмдэглэсэн энэ бичвэрүүдээр нотлогддог гэж ихэнхтэй. За тийм учраас өнөө цагийн монголчууд иймэрхүү оюун санаатай, ийм оюун бэлэгтэй, ийм өв соёлтой гэдэг ийм зүйлийг гүн ухааны ишлэл афоризмор ирээдүйн хүн төрөлхтөнд үлдээе гэж бүр зураг хөрөгтэй. Ийм иргэн, ийм монгол хүн ингээд хэлчлээ. Өөрөөр хэлэх юм бол таныг энэхүү номонд энэ дэлхий дээр ийм оюун бодолтойгоор амьдарч байсан байна гэдэг энэ оюун санаатаагаар Монгол англи хэл дээр ингээд энэ номыг гаргая гэж. Гэхдээ бид бүгдээрээ энэ зүйлийг хий гэж. Ингээд 1111 ишлэлээс бүрдсэн ийм ном гаргая гэж. Тэгээ маш олон хүмүүс маань холбогдоороо энэ оюуны бүтээлд хамтран бүтээцгээе. Мэдээж хэвлэлтийн зардлыг хууц суулганы бяцхан одоо таксаар бүрдүүлж байгаа учраас шудраг байдлаар асуудлыг шийдье гэж. Тэгээ ингээд нотлогоо үлдээ гэж. Ирээдүйн хүн төрөлхтөнд магадгүй 100 жилийн дараа бид бүхэн усны тухай ямар нэгэн асуудалтай тулгарч магадгүй юм. Гэхдээ 100 жилийн өмнө тэр гэдэг хүн үүнийг ингээд гүн ухаанчаар маш холыг хараад хэлж байжээ гэж. Магадгүй 500 жилийн дараа газар нутгийн хувьд, газрын хувьд хүн төрөлхтөн асуудалд орж мэдэх юм. Тэгвэл 500 жилийн өмнө энэ гэдэг хүн ингээд хэлж байсан байна гэдэг. Энэ нотлогоог үлдээе гэж. Мэдээж ирээдүйн хүн төрөлхтөнд дэлхийн 8 тэрбум хүнийг төлөөлөн зөвхөн монголчууд өв соёл, өөрсдийн итгэл үнэмшил, өөрсдийн зохиосон ишлэл афоризмоор хүн төрөлхтөнд үлдээе гэж. Нэг ийм одоо оюунлаг, ийм саналыг та бүхэнд хүргэж байгаа юм. Тэгээ энэ зүйлийг хамтран бүтээцгээе гэж уриалж байна.